цагдаагийн байгууллагын хүнд хэцүү, амаргүй, нойр хоолгүй явдаг энэ ажилтнаа бүр бүгдийнхээ төлөө үргэлж санаа зовж, ардталтан цагаан сууныхаа заслыг өргөж, долоон бурхандаа залбирч, бүгөө сайн сайхан явахын төлөө одоо бүх зүйлээр нь яаж байгаа амьд ороход бол одоо манай ээжүүд байгаа. Тэгээд энэ жилийн Дорн таймын цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн төлөөлөл болоод цагдаагийн газрын хамт олон ярилцаад энэ жилийн одоо олон улсын эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээг араа өөр хэлбэрээр буюу одоо ээжтэй хүндэтгэл үзүүлэх буюу миний сайхан ээж гэсэн арга хэмжээг бол өнөөдөр зохион байгуулж байна. Тэгээ миний охин энэ цагдаагийн газар дотоод хэргийн их сургууль төгсөөд тэгээд энд одоо нарийн бичгээр ажиллаж байгаамаа. Тэгээд охиныхоо төлөө санаа зовлгүй яах вэ? Ажилдаа сайн амжилт гаргаад тэгээд ажил үйлс нь их бүтэмжтэй сайн байгаарэ гэж хүмүүстэй яригод. Манай хүргэн бас байгаа. Дотоод хэрэг ажилладаг. Хөргөндөө гэсэн бүгдээрэнд нь зөвхөн санаа зовж яадаг бүх хүмүүстэй юу л бодож яадаг даа. Тэгээд миний хүү ганц толгойн цагдаагийн байгууллагад ажилладаг. Ингээд өнөөдөр олон улсын эмчүүдийн баярын өдрийг тохиолдуулаад энэ сайхан арга хэмжээг цагдаагийн байгууллагын газрын арга хэмжээг одоо оролцож байгаадаа би одоо баяртай байна. Ээжүүд нь маш сайхан харагдаж байна. Маш сайхан одоо баяртай байна. Одоо Дорн таймын цагдаагийн газрын ажиллаж байгаа нийт албаагчдынхаа ээжүүдэд эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг одоо хамт олонныхоо зүгээс хүсмээр байна.